Иргэн та Эрдэнэс 5 толгой хувьцаат компани дах иргэн таны эзэмшлийн хувьцаанд ногдох ногдол ашигын үлдэгдлийг хүлээн авах сонголтоо e-Mongolia аппликейшнээр хийгээрэй. Саналыг 2025 оны 4-р сарын 4-өөс 9-ний өдрүүдэд хүлээн авах ба энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой. Харин 2025 оны 4-р сарын 10-наас 16-ны өдрүүдэд таны өгсөн санал үндэслэн баталгаажуулалт хийх юм. Хэрв та Чингис хаан үндэсний баялагын сангийн хуримтлалын сандах нэрийн дансанда Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн ногдол ашигын орлогоо төвлөрүүлэхээр сонгосон тохиолдолд цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээ авахдаа зарцуулах боломж бүрдэх юм. Харин хандив цэсийг сонгосон тохиолдолд таны Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн ногдол ашиг Чингис хаан үндэсний баялагын сангийн хөгжлийн санд хоримтлагдах болно. Харин бэлэн мөнгө цэсийг сонговол таны харилцах дансанд шилжин орох болно. Чингис хаан үндэсний баялагын сан.